тэгээд өнөөдрийн 6 итгэгчдэнд хүрэлцэн ирсэн байгаас эхлээд та бүхэнд New Model Group-ийн захирал амар тайвны энд оршихыг хүрч байна. Таахад ч юу вэ? Баярлалаа. За, та бүхэнд юуны түрүүнд хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Тэгээд энэ хүү арга хэмжээ та бүхэн байгаагүй бас зохион байгуулах байсан. Тэгээд сая ингээд бас ирж илаа та офсоосоо. Тэгээд би өнөөдөр ямар сэдвээр ярих гэсэн чинь яагаад social media яагаад одоо гэсэн чинь яагаад миндаш гэдэг надаас асуусан юм л та. Яагаад би биш гэж. Яагаад би биш гэдэг. Тэгэхээр ерөөсөө яг мэдээж бид нэр бол одоо мэдээллийг авч байгаа сууг лайкцэг юм ээ. Юу гэдэг янз янзын Twitter, Facebook, blog бүгд мэдээллийг маш өргөн утгаараа хүлээж авч байна. Өөрийнхөө зорилго санаанд тохируулж одоо мэдээллийг боловсруулж ойлгодог. Тэгэхээр ерөөсөө энэ клубын зорилго бол энд нэг буюу миндаш юм эсвэл өнөөдөр ярих бас итгэгч нар байн гараад яриад тавхны бас талтаараад тийм одоо арга хэмжээ бол биш шүү. Энэ бол ерөнхийдөө магадгүй та нарт биднэрт ярианы эхлэл болгож байгаа хоорондоо дараа танилцах тэр бүх одоо яриаг эхлүүлэх тэр арга хэмжээний эхлэл юм шүү. Тэгэхээр энэ арга хэмжээг бити одоо юу нэг хүн гараад ярьдаг, зөв 6 хүн гараад ярьдаг тийм арга хэмжээ гэж бодороо. Яг гэвэл хэрвээ тийм бол энэ арга хэмжээ нь өөр одоо юу гэдэг social media club-ийн одоо хүрээ зохиох арга хэмжээ биш болчихно. Яг гэвэл уламжлалт бид нэр одоо медиа гэж хэлж болох зүйлсүүдийг бол мэднэ. Сонин нэг хүн бичдэг, бүгд уншдаг. Телевизээр нэг хүн ярьдаг, бүгд сонсдог. Хэрвээ телевизийн өдөөс чиний наад чинь буруу юм гэвэл хүн жоохон төлөөтэй гэж бодох. Тэгэхээр ерөөсөө энэ клуб гэж байгаа юм зорилго бол байн хоорондоо ярилцах юм шүү. Өнөөдөр анхны ер нь яг цаашдын арга хэмжээнд дээр тодорхой хэмжээнд яриаг эхлүүлэх зорилгоор ингэж хүмүүс итгэгч нарыг урьж авчирж байгаа став болохоор та бүхэн өөрсдөө дараагийн одоо уулзалтуудын итгэгч нар юм шүү. За тэгээд би ингэж бодсон юм аа. Түрүүнийг бас ихгээд хэрэгчлээ. Хүн болгон бид нэр өөрөөсөө янз янзын сугаар мэдээллийг хүлээж авч байна гэдэг. Агсан найз нараас за дахиад лайк хийгээ байна гэдэг. Энэ захин муудсууд энэ ингээд янз янзын юмудаас бид мэдээлэл хүлээж авдаг. Тэгээд бас social media club-ийн бас нэг зорилго бол ерөнхийдөө энэ салбарын мэдээллийг аль болох хоорондоо солилцоод цэгцтэй мэдээлэл буюу мэдлэгийг үүсгэх хамгийн гол бас зорилго байна шүү. Одоо бид яг амьдрал дээр social media club гэж ярьж байна. Монгол дээр орчуулахад ямар болох вэ? Бишэлтэд медиа клуб юм уу? Олон нийтэд харилцах мэдээллийн захин сүлжээ хуудсуудын клуб гэх үү те. Яг ингээд бас ойлголтуудын хувьд ч гэсэн бид нарт тийм проблемтай зүйлсүүд байдаг. Тэгэхээр энийг аль болох цөмөрөө зэгцлээд мэдээллээс мэдлэг үүсгэх гэдэг бол бидний бас нэг том зорилго юм шүү. Хэлмээр байна. Тэгээд одоо ингээд манай болдоотор бол цаашдын бүх арга хэмжээг зохион байгуулж удирдах та бүхний бас сэтгэлдлийг сонсч энэ арга хэмжээг олон хүнд хүргэж мөн үр дүн сайтай яаж авч явах вэ? Та бүгдийн оролцоо чухал шүү. Тэгэхээр болдоотор бидэнд ингээд санаа оноо хэлээд энэ арга хэмжээг үнэхээр чухал хэрэгтэй мэдлэг бүгээх арга хэмжээ болдог. Бүгдээрээ хамтдаа арга бие оролцоо гэж хэлмээр байна. За тэгээд энд бол та ингээд харж байгаа оюутан, залуус, бизнес эрхлэгчид хүмүүс бас том байгууллагын удирдлагууд янз янзын хүмүүс ирсэн байгаа. Та хүмүүс харж байгаа. Тэгээд би нэг ийм бодол байт юм аа.
яг яагаад сошиал медиа, яагаад одоо гэдэг дээр хэлмээр байгаа нэг яг би 3 төлөвлөлт болоод хэлье гэж боддог. За, оюутан залуусын хувьд бол за намайг оюутан байх ийм бас цахим орчин байна. Нэг тийм айхтар бол байгаагүй. Хоёрдугаар курст байхад Facebook үүссэн. Тэгээд олон сургуулиудаар тэр Америктад хараад надад үргэсээр адилаас нэлээд цаг хугацаа 10 цаг болсон. За тэгэхээр миний зүгээр боддог юм бол за юун дээр бол одоо бацаахан маш дэлгэрэнгүй тавханс ярих болно. Оюутан залуучуудын хувьд бол энэ бол асар том боломж нэгдсэн болов гэж би боддог. Яагаад гэвэл ажилд орохоос өмнө логтой, өөрийнхөө дуртай, passionate сэдвээр мэдлэг, мэдээлэл үүсгдэг. За мөн Twitter, Facebook дээр бусдад одоо юу гэдэг компанийн захирлууд хаана юунд ажиллана тэр бүх хүмүүстэй харагдах тэр боломжийг энэ хоёр талтай харилцаатай одоо технологиуд маань олгож байгаа. Тэгэхээр оюутан залуучуудын хувьд бол үнэхээр одоо яагаад сошиал медиа гэж хэрвээ боддог бол энэ бол та бүхний ирээдүйн хоолой за магадгүй бизнес эрхэлж болно. Тэгвэл ерөнхийдөө яг ирээдүйн чинь маш том боломж юу? Энгүүгээр бол одоо оюутан залуусыг бас 4 жил ямар ч одоо Facebook ч юм уу, Twitter ч юм уу, YouTube ч юм уу хүмүүс бас хэлтгэлтэй. Facebook ашиглахаар хэтэрхий тийм цаг авахгүй би шалгалтай байна. Яг амьдрал дээр бас бид нар оюутан байх тийм байлгатай. 5 дахь өдөр, хагас өдөр шоу моо гэж цаг бол байн гардаг. Тэгэхээр миний их гэдэг санаа юу гэхээр заавал донтоо юм хийгээд энэ бүр ингэж байх биш. Гэхдээ энэ зүйлээс ийм ач холбогдол, ийм одоо ашиг тустай зүйлийг би авч болох юм байна гэдгийг мэдчих хэрэгтэй. Тэр л чухал. Тэнд одоо жишээлбэл боловсролын яамны сайн, тун баян сангийн нийцээ заа гэж ерөнхий сайн болж хүмүүс байна. За улс төрийн бизнесийн хувьд ч гэсэн одоо жишээ компаниудын зарим захирлууд бас байдаг. Twitter дээр, Facebook дээр, YouTube дээр магадгүй зарим ашигладагч ашигладагч байдаг. Гэхдээ нөгөө ямар компани очиж ажиллаж байгаа тэр үнтэй л уулзсан шүү дээ. Тийм болохоор тэр үний юу хийж байгааг бас мэдчих тэр боломж үргэлжлэж байгаа. Тэрээс энэ хүмүүс сайн ярих одоо сэтгэл зүйн талаасаа яаж одоо ажил олгоход ч юм уу бизнесийг ашиглаж байна. За тэгээ хоёрдугаар нэг чухал зүйл бол яг бизнес эрхлэгч байгаа. За бизнес эрхлэгч гэдгийг би зөвхөн одоо энд бол өнөөдөр гол төлөөллүүд нэлээд мэдээлэл технологи оюутан том компаниудын төлөөлөлд ирсэн. За би бизнес эрхлэгч гэдгийг өнөөдөр яг Монгол амьдрал дээр зүгээр дорж дулмаа эсгийгээр ингээд гоё юм хийдэг. Тэсэл мөнгө амир хийдэг ч юм уу те. Янз янзын хүмүүс байна. Одоо магадгүй Монгол гэрийг хийгээд Монголын зах зээл дээр зардаг. Энэ хүмүүс би хандаж хоёр дахь санаа нь юу гэхээр 2 юм одоо 3 сая хүн бүтээгдэхүүн үйлчлэгээ зардаг. Тэр цаг одоо өнгөрсөн. Одоо та бүхэн дэлхийн зах зээл дээр интернет ашиглаж байгаа хэн бүхэн өөрсдийн тэр дараа бүтээгдэхүүн үйлчлэгээ хүргэх боломж байгаа. Энэ зүйлийг ашиглаад өөрсдийн одоо бизнесийг өргөжүүлэх, амьдралын хаваа сайжруулах бүрэн боломж байна. Facebook дээр бид нэр өглөө бас ярьж илаа. Одоо нэг 800-аад бараг сая хүн байна. Тэгэхээр энэ хүмүүст хийж байгаа тэр мөнгө аяга Facebook дээр бодлоалах, Twitter дээр бодлоалах, өөрөөр блогоор, вебээр дамжуулаад бодлоалах тэр бүх боломж байна. За магадгүй iPad 3 ч юм уу те iPhone 5 ч юм уу ингээд шин бүтээгдэхүүн бол гарна. Үүн дээр бол одоо Монголын гоё ингээд кейс хийж болж байгаа. Жишээ iPad-ийн кейс гэдэг ямар борлуул сайтай биелнэ Amazon, eBay. Тэгэхээр энэ хүмүүс би бас хандаж үнэхээр Монгол хүмүүсийн
тэр нэг бизнесийн одоо энэ entrepreneur гэж одоо яг бизнес эрхлэгчтэй цааны ганц зүйл бол бас энэ дэвшилтэд медиа технологиг ашиглаад өөрсдийн бизнесийг зөвхөн 3 сая юм биш дэлхийн нийтэд түгээх өөрсдөө бизнесийг одоо нэвтрүүлэх тэр бүх боломж байна. Та бүхэн энэ зүйлийг бас хоцорч болох бай гэсэн ийм санаа. За 3-р санаа нь бол Монголын Монголын нийлэн томоохон компаниудад хандаж хэлэх мессеж яагаад сошиал медиа зарим нь бол кампустай байж байгаа тэрийг устгах юм шиг нэр нь л та. Тэгэхээр Монголын мэдээж томоохон компаниудын хувьд бол яаж ашиглах вэ? Яагаад сошиал медиа гэдэг дээр ерөөсөө хэрэглэгч гэдэг чинь хүн юм шүү. Та нар тэр хүмүүсийг сонсох ёстой гэсэн гол мессеж байна. Монголын ихэнх томоохон компаниудын хувьд бол энэ нэг сошиал медиа гэдэг бол ерөөсөө бүгдүүд янз янзын бичдэг зүйл. Тийм болохоор компани төлөөлөл ч юм уу компани нүүр царайд байх ёсгүй гэсэн нэг ойлголт байдаг. За энэ бол буруу. Яагаад гэвэл та бүхний хэрэглэгчид та бүхний бүтээгдэхүүн үйлчлэгээний талаар байн одоо сан сэтгэлдээ хуваалцж идэг. Тэдний сонсох хэрэгтэй. Тэд санал сэтгэл хүсэл гомдол гаргасан тохиолдолд оролцож, сонсож хамтран ажиллах тэр боломжийг хайх хэрэгтэй гэсэн оюутан залуучууд, за бизнес эрхлэгчид, за томоохон Монголын байгууллагуудад хандаж миний хэлсэн энэ яагаад сошиал медиа тэгээ яагаад одоо гэдэг санааг хэлмээр байна. Тэгээд мэдээж яагаад одоо гэдэг бол одоо биш бол ер нь бол хэзээч биш гэдэг санаа байна. Тэгээд та бүхэнд дахин хүрэлцээсэнд баярлалаа. Тэгээд энэхүү арга хэмжээг улам бүр гоё